За сайн байцгаана уу эрхэм хүндэт багш нараа. За энэ удаагийн хичээлээрээ багш нарт зориулсан багш нар эрцээ хэрхэн шалгах, оюутнуудын хичээлийн хандлтыг мөн хэр явцтай байгааг нь үзэж харах. Тэгээд ерөнхийд нь бол тухайн оюутны идэвхийг хэрхэн дүгнэх гэх мэтлэн зүйлийг энэ Moodle програм дээр хэрхэн харах тухай авч үзцгээе. Үүний тулд яах ёстой вэ гэхээр би юуны түрүүнд энд математик 2 гэдэг хичээл рүү оръё. Энэ математик 2 гэсэн хичээл байна. Энэ хичээлээр ороод хараа хийдүүлээ. Ингээд математик 2 гэсэн хичээл рүүгээ орохоор биднэрт ингээд өөрийн багшийн хэсэг дээр бол ингээд бүх зүйлүүд ингээд харагдаж байгаа гэх хичээл маань. Эндээсээ бид нар яах ёстой вэ гэхээр эндээсээ бид нэр энэ administration гэсэн хэсэг байгаа. Энэ багшийн доош нь ингээд гүйлгээд харахаар administration гэсэн хэсэг байгаа. Эндээсээ тухайн багш маань энэ дээр байгаа сонголтоосоо report гэсэн хэсгийг сонгоно. Report гэсэн хэсгийг сонгохын тулд яах ёстой вэ гэхээр энэ filter гэсэн юуны доор filter гэсэн одоо бичгийн доор report гэж байгаа. Report дээрээ дараад үзэхээр энэ дээр нөгөө багшийн нөгөө оюутнуудаас идэвхийг шалгах хэсэг маань харагдаж байна гэсэн үг байна. Эндээсээ logs гэсэн хэсэг рүүгээ дарна гэсэн. Logs гэсэн хэсэг рүүгээ дарахаар яг хэн тухайн хичээл дээр ямар идэвхтэй оролцсон бэ хэсгийг нь бол харах боломжтой гэсэн. Энэ дээр шууд энэ all participants гэх юм бол all participant гэдгийг нь идэвхжүүлээд get logs гэдгээд дарчих юм бол бүх оюутнуудын эрц идэвхийг бол нэгэн зэрэг харах боломжтой болно гэсэн үг ингээд. Одоо хамгийн сүүлд хин хандсан байна гэдгээр нь оюутан тус бүрээр нь харна гэх юм бол жишээлбэл би эндээс дугур гэдэг хүүхдийг сонгоё. Дугур гэдэг хүүхдийг сонгоод энэ дээр нь шууд яг нь get logs гэдгээрээ дарчихна. Get logs гэдгээр нь дараад явчихна. Get logs гэдгээр дарчгаар дугуурын бүх идэвхийнх нь ямар идэвхтэй оролцож исэн бүх үйл ажиллагаа нь эндээс нь харагдана гэсэн үг. Хэдэн сарын хэдэнд тухайн хичээл дээр хавсаргасан даалгавраа хавсаргасан хэсэг мэсгийн хүртэл бүгдээрээ харагдах нь байна энэ дээр. Түүнээс гадна яах вэ гэхээр тухайн хичээлийнхаа төрлүүдээсээ сонгоод жишээлбэл эндээсээ аль хичээл all activities гэдгээс хэсгээсээ сонгоод эндээсээ бидний юу гэдгийг тухайн 9 дугаар хичээл байлаа гэх юм бол 9 дугаар хичээл мөн 4 дугаар хичээл 5 дугаар хичээл гэж байх юм бол энэ 5 дугаар хичээлийг үзсэн байна уу гэдгийг нь тухайн 5 дугаар хичээлээр нь ингээд шалгачих болно. 5 дугаар хичээлийг дараад бүх оролцогчид гэвэл 5 дугаар хичээлийг хэн үзсэн байна гэдгийг нь харагдах нь байна. Ийм маягаар ингээд шалгаад явчих боломжтой. Зөвхөн юу гэдгийг дугаарыг харна гэх юм бол 5 дугаар хичээл дээрээ дараад get logs гэх юм бол 5 дугаар хичээлийг хэдэн удаа үзсэн энэ дээр ингээд харагдах нь байна. Мөн түнчлэн хамгийн дараагийн чухал зүйл бол юу гэхээр live reports гэж байгаа. Яг тухайн оюутан тухайн веб дээр хэрхэн идэвхтэй оролцож байгаа процессыг харуулна. Жишээлбэл би байнга байгаа учраас миний энэ амьд процесс маань энэ дээр байж байна гэсэн үг байна. Дараагийн хэсэг нь болохоор activity report гэж байгаа. Энэ activity report гэдэг нь болохоор юу гэсэн үг юм бэ гэхээр тухайн хичээл болгоноор жишээлбэл 19 жишээлбэл лекц 1 гэсэн хичээл энд харагдаж байна тийм ээ. Лекц 1 гэсэн хичээлийг 19 хэрэглэгч 172 удаа үзсэн байна гэх мэтлэнгээр энэ дээр харагдах нь давталцтайгаар үзсэн байгаа нь харагдана. Жишээлбэл хамгийн сүүлд 3 сарын 19-нд 5 дахь өдөр энэ хичээлийг үзсэн байна хүүхэд гэдэг энэ дээр нь харагдчих чинь байна. Ингээд эндээсээ ингээд харагдах нь. Өөрөөр хэлбэл энэ доотлихыг харах юм бол 8 хэрэглэгч 20 удаа үзсэн байна семинарын хичээлийг. Энэ 7 хэрэглэгч 17 удаа үзээд семинарынхаа даалгаврыг үзээд энэ 10 хэрэглэгч 139 удаа үзнийхаа дараагаар даалгавраа энэ хэсгээр авсарсан ч гэдэг юм. Иймэрхүү маягаар явах нь байна. Course participation гэсэн хэсэг байна. Course participation гэсэн хэсэг болохоор яах вэ гэхээр энийг уншаад дуусгах. Энэ хэсэг маань болохоор тухайн хичээлд оролцоог ямар байдлаар хэдэн өдрөөр оролцоо байгааг нь тохиргоо хийж өгөх юм хэсэг байгаа. Модулын нэмэлт хэсэг. Энийг та нар өөрснөө нэмээд судлах боломжтой. Бас хамгийн чухал гол зүйл юу вэ гэхээр activity completion гэж байгаа. Энэ маань болохоор тухайн хичээлийг тухайн оюутан үзэж дуусгасан болвол чагт дарах ёстой гэж хэлсэн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр юу гэж үзсэн юм бэ гэхээр энэ тухайлбал энэ дээр би
За дугуур гэдэг оюутнаа харъя л да. Одоо дугуур гэдэг оюутан болвол тухайн хичээлээс яах нь вэ? Үзэж дуусгасан хичээлүүдээ бүгдээр ингээ чагтлаа тавьсан байх жишээ нэ. За үзэж дуусаагүй хичээлүүдээ чагтлааг байх жишээ нь иймэрхүү байх нь. За ийм маягаар тухайн оюутныг үнэлэнд үгнэх, за хичээлийн оролцоо идэвхийг нь шалгах боломжтой байх нь байна. За мөн түнчлэн багш өөрийн хичээлийг хизээ оруулсан байгаагийн шалгыг гэх юм бол за логс дээр буцаад дараад за багш өөрөө хэрэглэгч учраас эндээс оргил эрдэнэ Отгонбаатар гэдгээ сонгоод за энэ дээр all activities гэдгээ дараад сонгочих болно. Эсвэл тухайн хичээлийг хизээ оруулсан бэ гэдгээ дарах юм бол семинар 1 гэсэн хичээл дээрээ дараад яах нь get logs хийчих юм бол тухайн хичээлийг би хэдэн удаа орж харсан, хизээ оруулсан гэдг нь энэ дээр харагдчих нь байх нь. Хамгийн анх үүсгэсэн өдөр нь хизээ байх нь энэ дээр 21 оны 1 сарын 1-нд би энэ семинар 1 гэсэн хичээлийг үүсгэсэн байна. Тэрнээс хойшоо баг зэргийн сурууд оруулсан байна гэдг нь энэ дээр харагдчих жишээ нь байх нь байна. За анхаарал тавьсан явдал маш их баярлалаа багш нараа.